Сайн байцгаана уу та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Money Education YouTube сувгтай иргэн тавтаа морилно. Удаагийнхаа бичлэгийг эхлэхээс өмнө яагаад энэ уртууд даан хугацаанд, сар гаруй хугацаанд баг ингээд бичлэг ерөөсөө лайв видео хийсэнгүй гэдэг талаараа энэхүү видеоны төгсгөл хэсэгт нууцаа та бүхэндээ хүргэх болно. Ингээд надтай хамт байж бидний төлөвлөгөөг сонсож мөрхөн төлөвлөгөөг зэрэгцүүлэн хараарай гэж хүсэх байна. Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ 2022 онд юу хийж бүтээхээр төлөвлөж байгаа талаараа хуваалцах хэрэгтэй байна. Дөнгөж сая баржил гарлаа. Ингээ баржилыг та бүхэн маань яг бар шиг хүчтэй, цоглог, үр бүтээлээр дүүрэн өнгөрөхөөр төлөвлөж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд бүгдээрээ манай Money Education YouTube сувгийн зүгээс ямар ажлуудыг хийж бүтээхээр төлөвлөж байна вэ гэдэг талаар ярилцъя. Энэхүү Money Education YouTube сувг маань анхнаасаа Америкт суралцах хүсэлтэй, Америкийн аж амьдрал, байдал, англи хэл хэрхэн сурах талаар, үр бүтээмжийн талаар хэрхэн сургуулаа амжилтаа төгсөв, хэрхэн санхүүгийн бэлтгэлээ хийх үгээд олон зүйлүүдийг хуваалцахаар энэ YouTube сувг маань бий болсон байгаа. Яг энэ ажлынхаа хүрээнд би та нартайгаа 2022 онд ямар зүйлийг хийх вэ гэхээр нэгдүгээрт нь бид нар All Star английн клубээрээ дамжуулаад хүүхдүүдэд, бага насны хүүхдүүд буюу 2-оос дээш ангийн хүүхдүүдэд англи хэлийг зааж байна. Энэхүү үйл ажиллагаа маань улам их өргөжөж өшөө олон хүүхдүүдэд англи хэлийг заах баг хамт олноо бүрдүүлэх энэ ажлыг болол 2022 онд бид нар хийхээр төлөвлөж байна. За тэгээд All Star англи хэлний клуб маань болохоор улирал болгох эрсдэлтэй авж байгаа. Энэхүү эрсдэлтэр маань улирал болгох хүүхдүүд маань орж ирээд цагаан толгой өсгнээсээ эхлээд англи хэлийг сураад английн түвшин бүрт ингээд өөрсдийнхөө түвшнийг ахиулаад ингээд англиас сайжруулаад суралцах бүрэн боломжтой байгаа. За дараагийн төлөвлөгөө маань юу гэхээр Money Education YouTube сувг маань болохоор мөн бид нар Америкт суралцах хүсэлтэй залуучуудад зориулсан, дунд олон ахлан англи сурагчдад зориулсан Америк суралцах миний төлөвлөгөө болон PS гэд хоёр хөтөлбөрийг явуулдаг. PS хөтөлбөр нь болохоор дунд олон ахлан ангийн сурагчид Америкт хэрхэн суралцаж тэтгэлэг авах вэ? Яаж эсээгээ бичих вэ? Санхүүгээ яаж бүрдүүлэх вэ? За мөн тэтгэлэг авахын тулд ямар шалгууруудыг хангасан байх ёстой байдаг вэ гэдэг талаар заасан 45 оны хөтөлбөр байдаг. Харин Америк суралцах миний төлөвлөгөөг залуучуудад зориулсан хөтөлбөр маань болохоор 1 сарын хугацаатай Америкт суралцах хүсэлтэй 18-аас дээш насны залуучуудад зориулсан ийм тусгайлчилсан онцгой хөтөлбөр байдаг. Яг ментор ганна миний зүгээс бол эдгээр залуучууд хүүхдүүдтэйгээ ингээд ажилдаг. Тиймээс ч миний нэр болохоор хүүхэд залуучуудын хөгжлийн ментор гэж явдаг байгаа. За мэдээж энэ Америкийн нэгдсэн улс суралцах хүсэлтэй байгаа хүүхэд залуучуудаа зориулсан контентууд, тэднэрт хэрэг болох зөвлөгөөнүүд, сургалтуудыг бол энэ жил хийдгээрээ тогтмол хийн. За дараагийн нэг төлөвлөгөө болохоор юу байна вэ гэхээр энэхүү YouTube сувгаа та нар маань анзаарсан бол заримдаа би бизнесийн бизнесийн талаарх ойлголтуудыг өгсөн юм бичлэгүүдийг оруулсан байдаг. Яа тэгэхээр би Америкийн нэгдсэн улс дөрөв бизнесийн менежментийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Энэ зүйлээ бас хүмүүст сургаж заахаар дижитал маркетинг менежмент бизнес менежментийн хөтөлбөрийг 2 дахь 3 дахь жилдээ ингээд явуулж байна. Бизнес менежмент, дижитал маркетинг менежмент хөтөлбөрт хамрагдж байгаа хөтөлбөрийн оролцогчдоо илүү цааш нь бизнесийн дараагийн түвшинд гаргах, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ хуваалцах, Америкаас сурсан зүйл, бусад сургалт хөтөлбөрөөс сурсан зүйлсүүдээ өөрийнхөө бизнест ашигладаг онцгой арга техникүүдийг зааж өгөх энэ ажил маань бас үргэлжлэнэ. Нөгөөдөө яг дижитал маркетинг менежментийн чиглэлээр тусдаа YouTube суваг, тусдаа сошиал медиа, тусдаа Instagram ч гэдэг юм уу Facebook, бусад TikTok-ийн сургууд маань гарч байгаа. 3 сарын 1-ээс эхлээд контентууд маань боловсруулагдаад гараад явна. Энэ төсөл маань энэ 2022 онд байх хамгийн том бас нэгэн төсөл болж хэрэгжихээр байгаа юм аа. За нөгөө дараагийн 4 дахь төлөвлөгөө маань юу вэ гэхээр үр бүтээмжтэй байх. Эдгээр бүх зүйлийг амжуулахад би өөрөө ээж хүн, эхнэр хүн, хажуугаар нь entrepreneur байна гэдэг бол надаас маш их үр бүтээмжтэй, цагийн менежменттэй байхыг шаардж идэг. Өдөр хоног бол яаж өнгөрөөд байгааг нь мэддэхгүй маш хурдан өнгөрчдөг. Эдгээр бүх ажлуудыг амжуулах, гэр орны ажил амжуулах, хажуугаар нь бизнесээ явуулах, сургалт хөтөлбөрөө хийх гэдэг маань үнэхээр үр бүтээмжтэй байхыг надаас шаарддаг. Харин яаж үр бүтээмжтэй байж, цагаа зөв ашиглаж, ажлаа зөв хуваарлж, илүү хэлбэршүүлсэн байдлаар
энэхүү зүйлүүдийг хийх вэ гэдэг тал дээр нэлээд анхаарна гэж бодож байна. Эхнээсээ анхаарал хэрэгжүүлээд явж байгаа. Тухайлбал одоо ээж хүн хүүхдүүдтэй хоол хийж хэмэл гурил зурх хэрэгтэй байдаг бол би одоо гурил зурагч машинаар гурилаад зурж авах жишээтэй тийм ээ. Аяг угаахад их цаг зав гардаг бол аяг угаадаг, аяг угаагч машин байхад жах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм байдлаар цагаа одоо яаж зохицуулж хэлбэршүүлж болох вэ? Одоо ингээ видео хийж хахад би саяхан нэг видео эдит хийхдээ амархан ийм арга сурж байгаа хгүй. Өмнө аяг хэцүү аргаар видеого эдит хийдэг байсан бол илүү цаг хэмнэсэн өөр ямар аргууд байна гэдэг талаар ингээд сураад явж байна. Ийм байдлаар одоо үр бүтээлтэй байх тал дээр нэлээд илүү анхаарна гэж бодож байгаа. За тэгээд эдгээр дөрвөн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Тэгээд аялах сонирхол бол энэ жил ерөөсөө аялах зорилго байхгүй. Яагаад гэхээр одоо би танарт яагаад нэг сарын хугацаанд ерөөсөө Facebook live хийгээгүй, YouTube сувгаа хөтлөөгүй талаар ярья. За тэгэхээр энэ 2021 он бол маш онцгой жил байлаа. Би 4 дахь хүүхдэд тээж төрүүлсэн. За тэгээд 2021 оны 12 сарын 29-нд бага охиноо төрүүлээд ингээд сар гарan болж байна. Үнэхээр их олон зүйлүүдийг төрхөөс өмнө төлөвлөсөн байсан. Тэрнээс өмнө төлөвлөгөө маань болохоор одоо ингээд бараг хүүхдэд дэлх хүүхдэд авах юм чин мөн коронагийн тагэр тийм ээ хүүхдэд дагуулад ингээд аялаад авах боломжгүй учраас 2021 он нэлээд аялсан. Нью-Йорк хот руу аялсан, Лос Анжелес руу аялсан. За ингээд Вашингтон ДС хотынхаа ойр тойрны мужуудаар аялсан байгаа 2021 он. 2022 он болохоор аялах төлөвлөгөө бараг байхгүй. Яг хүүхдээ хараад дээр хүүхдүүдээ хараад дээрэс нь илүү одоо үр бүтээлтэйгээр энэхүү бизнестэй төвлөрч ажиллах, шинэ сургалт хөтөлбөрүүдийг гаргах, одоо All Star англи клуб улам сайжруулах, улам олон хүүхдүүдийг хамруулах ийм зорилгоодыг бол 2022 онд яг сууршмал байдлаар хийнэ гэж төлөвлөж байгаа. За тэгээд та бүхэндээ энэ 2022 онд эдгээр ажлуудыг хийхээр төлөвлөснөө хуваалцсандаа маш их баяртай байна. Ингээд та бүхэн маань ч гэсэн 2022 онд ямар ажлуудыг хийж бүтээх, хаагур аялах сонирхолтой байна. Тэр комментуудаа бичээрэй. Хэдийгээр би аялахгүй ч гэсэн 2022 онд одоо Америкийн нэгдсэн улсад аялах сонирхолтой хүмүүс байх юм бол тэд нартаа зориулсан бас хаагур аялал зүгээр вэ. Жишээ нь Нью-Йорк хотоор аялал ямар газар үзүүл гоё юу, Вашингтон ДС хотоор аялал ямар газар үзүүлс гоё юу гэдэг ч юм уу тийм ээ. Иймэрхүү контентуудыг болвол бэлдэж хүргэх сонирхолтой байгаа. За тэгээд мөн 2022 онд сошиал медиа буюу одоо энэ YouTube, Instagram, Facebook тийм ээ энэ бүх сошиал сувгуудаараа мөн вебсайтаараа дамжуулаад та нарт олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ оноос эхлээд YouTube сувагт маань 7 хоног болгон тогтмол видео контентууд ороод явна. Өмнө бол бид нар заримдаа нэг хийгээл заримдаа хийж амжихгүй явдаг байсан. Одоо энэ удаа бол байнга тогтмолжуулна гэж бодож байна. Ингээд нэг сонирхолтой зүйл хэлэхэд энэхүү Money USA Education YouTube сувг маань 2000 дагагчтай болсон байна өнөөдрийн байдлаар. Баярлалаа дагтаа хүмүүстээ. Тэгээд анх энэхүү YouTube сувгийг нээхэд залуучууд маань өсөлт гаргаж ирсэн л та. Та YouTube сувг нэгээд Америкийн тухай ингээд бид нарт видео хийж өгөөч гэд. Тэгээд би дотроо нэлээд бодож маш удаан эргэлзэж байж бараг жил 2 жилийн дараа YouTube сувгаа нээжсэн. Тэгээд тухайн үед нээж явахдаа за өчнөө олон гоё залуучууд ингээд видео контент хийж хахад миний контентуудыг хүмүүс тааж үзэх юм болов гэдэг айдастайгаар ингээ нээжсэн. Гэхдээ өнөөдөр ингээ 2000 дагагчтай болцсон маань миний хувьд маш том амжилт. Тэгэхгүй YouTube сувгийн маань дагаж байгаа бидний видеог үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Та бүхэн маань биднийг үргэлж дэмждэгт баярлалаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэхүү видеог анхудаа үзэж байгаа та бүхэн маань бас энэхүү видеоны дараа лайк дараарай, комент бичээрэй. За мөн энэхүү YouTube сувгтаа subscribe хийгээрэй тийм ээ. Ингээд дараагийн 7 хоногийн бичлэгээрээ эргэж уулзцгаая. Ингээд түр баяртай. Bye.